ийм олдвор зөвхөн Монголоос л гардаг. Одоо шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа хамгийн ихнийх нь бол энэ байна. За энэ амьтны хотоодны чулуу нь бөөнд ингэж олдсон байгаа. Өвсөн идэж амьтан байжээ. 100 гаруй сая жилийн өмнө амьдарч исэн монголчуудын маань бахархал болж байна л гэсэн. Энэхүү амьтан нь яг энэ төрлийн үлэг гөрүүлийн ийм бүлгийн гэж ярьсан дээр баг те. Энэ бүлгийн үлэг гөрүүлийн хувьсэл хөгжлийн түлхүүр болдгор байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө яг ийм цул гавлтай ийм үлэг гөрүүлүүд Хойд Америкаас Азийн зарим нэг улсаас биеийн зарим хэсгүүд гарч ирсэн Хойд Америкаас толгой өдр гардаг гэдэг. Тэд нар болохоор дандаа хожуу цэрэг буюу цэрдийн төгсгөл үеэр болцсон. Одоо амьдарч байсан амьттай байхгүй. Тэгэхээр асуулт юу гэхээр тэгвэл энэ амьт чинь ямар амьтнаас хувьсаад ийм болцсон гэдэг асуудал байна. За тэгэхээр энэ амьтан чинь түлхүүр юм байна. Тэрүүгээрээ хамгийн онцлог өөрөөр хэлбэл эволюц одоо биологийн шинжлэх ухаан тэр тусмаа амьтны эволюц хувьслыг судлах бүр түлхүүрүүд дундаас бүр хамгийн ихний түлхүүр. Одоо шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа хамгийн ихнийх нь бол энэ байна. Энэ бүлгийн үлэг гөрүүлэлтээр шүү дээ. Тэрүүгээрээ онцлог дээрээс нь олдрын хувьд та бүхэн харж байна. Толгойн хувьд бүр 100%, бүрэн бүтэн бүх шүдэн ч юм уу те бүх толгойн бүх анатомийн шинжүүд бүх зүйлүүд нь тодорхой харагдаж байна. Дээрээс нь гарын мөч ямар байна. Дээрээс нь тухайн амьтны эдэж тижээлийг илтгэсэн одоо биологи физиологийн асуудлыг тодорхойлсон одоо хотоодны чулуу ч юм уу. Тэгээ сүүлний үеуд ямар байдалтай хөгжсөн энэ болгоныг хийж чинь гэдэг чинь өөрөө маш том мэдээлэл юм байна. Палеонтологийн шинжлэх ухаанд бол дуртай үедээ дуртай олдроо олдоггүй. За бас тэнд одоо юу гэдгийг тохироонд бүрдсэн нэг олон юм бүрдчихэж юу нь бол одоо нэг талаараа бас нэг аз чих юм уу те энэ олон зүйл бүрдчихэж олддог юм байна. Энэ амьтны яг анатомийн хувьд одоо юу нь онцлог байна вэ гэхээр энэхүү амьт нь цул толгойд зарим нь зузаан гавлтай ч гэж нэрлэгддэг ийм сонирхолтой амьтан байгаа. Энэхүү амьтан нь болохоор онцлог нь юу гэхээр эдгэрний ийм навч маягийн шүттэй өвдөг хэсэг нь болохоор нэг ийм гац маягийн онцгой тустай юм нэг сонин шүттэй байдаг. Толгойн хувьд онцлог нь юу гэхээр одоо түрүүн хэлсэн одоо цул буюу одоо зузаан гавлтай гэж яриад байгаа энэ юм овгор одоо толгойн орой хэсэг юм овгор дээрэс нь овгор байдаг нь ямар учиртай гэхээр нийт байдаг нь онол нь юу гэхээр энэ орой хэсгэрээ мөргөлддөг байсан ийм төрлийн амьтад гэж үздэг. Гэхдээ энэ бол одоо хүртэл бас гүц шийдэгдээгүй асуудал бол байгаа л да. Дээрээс нь нэг сонирхолтой юм юу гэхээр иймэрхүү амьтдын нэг онцлог юм гэхээр нүдний ухархаа бол ийм маш том байдаг нь ямар учиртай гэхээр маш сайн хардаг байсан гэж үздэг. Яагаад гэвэл нүд сайн хөгжсөн нүдийг дагсан харааны одоо мэдрэлийн судснууд байгаа тийм мэдрэлийн судсууд маш сайн хөгжсөн байдаг. Болохоор одоо хараа сайтай магадгүй шүн одоо эдэшилдэг байсан ч юм уу тиймэрхүү байдлаар бол үздэг байна. Яг ийм төрлийн амьтын урд мөч бол их хороор олддог. За өөрөөр хэлбэл гарын хурууны нарын хэсгийн яснууд бол хамтдаа олдсон байгаа. За тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр за энэхүү амьтны сүүлийг одоо энд харж байна. Бид сүүлний нугалмнууд ингээд бүгд залгаатай хэлхээтэй байдлаараа олдсон. Дээрээс нь түндэр хөгжсөн шүрмсүүд нь чулуучсан байдлаар ингээд хөгжсөн байгааг бол харж байгаа. Өөрөөр хэлбэл чулуучсан шүрмс шүү дээ. Нэлийн хөшүүн маягийн тэ сүүлийн хөдөлгөөний дэмч маягтай тийм элемент байгаа. За орчин үеийн зарим шугамч бас байгаад байдаг юу гэхээр хоолой боловсруулахын тулд чулуу иддэг байсан. Өөрөөр хэлбэл чулууны ходоодны чулуу гэж нэрлэгдэх зүйл амьтад байдаг. Тэрний юу гэхээр хоол боловсруулахад бол оролцдог бас нэг тийм үүрэгтэй зүйл байдаг гэж үздэг. За энэ амьтны ходоодны чулуу нь бөөнд ингэж олдсон байгаа. Ингээд одоо юу гэдэг хүн цуглуулаад тавьчихсан юм шиг мөлгөрчсөн жижигхэн юм хайрганууд хамтдаа за энэ чүмний ясан дээр ингээд хадгалтай болсон. За ер нь энэ бол их ихтэй хаана олддог хөр хөвлийн хүндийд ходоод орчмоос олддог. За энэ олдрын үед гэх юм бол хадгалтын явцад энэ бүүн чулуулгын зөөгдөөд энэ ясанд явах нь алдсан байдалтайгаар ингээд хадгалтай болцсон байна. Энэ бол судалгааны хамгийн ихний шат бол явагдсан. Одоо энэ дараачийн судалгаа тархины судалгаа байж болж байна. Мэдрэлийн судалгаа байж болж байна. Шүдийн нарийн үзэж хагаад юу иддэг байсныг тодорхойлно. Хэдийн 90 наснда одоо хэдэн шүдтэй байсныг тодорхойлдог ч гэдэг юм уу те. Маш олон судалгаанууд бол явагдана. За тэгээд тодорхой судалгаанууд тодорхой хэмжээнд хүрсний дараа
үзмэр тавигдах ч гэдэг юм уу, ийм байдлаар бол явагдана гэсэн. Тэр үед нь угаасаа бид гээ хэлэхдэг ч юм уу тийм байдлаар үзмэрт бол тодорхой хэмжээний үзмэрүүд бол бэлдэнэ гэсэн тооцоотой бодолтой бол байгаа. Чүмгний яс болон сүүлний урт толгой хэмжээ дээрэс нь ямар байралтай амьдэрдэг байсан, одоо жишээ нь 2 хөлөөрөө явдаг байсан юм уу, эсвэл 4 хөлж явдаг байсан юм уу ч гэдэг юм уу те. Энэ зэргээс нь хамаарат тодорхой аргачлалууд байдаг. Тэрхүү аргачлалууд нь юу хэлж өгдөг вэ гэхээр биеийн уртыг гүйцээж гаргаж өгдөг. Эсвэл багцаалт маягаар гаргадаг. Нөгөөх нь биеийн жинг бас гарах бас болцоотой байдаг. За тэгээд энэ хүн амьтан нь болохоор нийтдээ ойролцоогоор 80 гаруй см урт биетэй 5.8 орчим килограмм жинтэй өвсөж амьтан байжээ. Энэ амьтны онцлог нь юу вэ гэхээр ер нь бол за нэгдүгüүрт геологийн насны хувьд гэх юм бол энэ амьтан энэ бүлгийн амьтдаасаа хамгийн эртний гэдгээрээ онцлог байгаа. За өөрөөр хэлбэл ойролцоогоор 100 гаруй сая жилийн өмнө амьдарч исэн түрүү цэрдийн үеийн сүүл хэсгээр амьдарч исэн тийм амьтан байна. 2022-оос 23 оны хооронд явагдсан хэрийн судалгааны үр дүнд цуглуулгдсан ийм материал байна. За тэгээд ер нь бол судалгааг Шинжлэх ухааны академийн палеонтологи үргэлжлэнгийн судлаач доктор Чин Зориг удирдах ажилласан манай хамтрагч судлаач нар буюу 2 Япон судлаач за тэгээд зарим Америк судлаач нар бас оролцсон. Ер нь бол хамтын бүтээл байдалтай. Гэхдээ судалгаа бол манай үргэлжлэнгийн судлаач нар бол манлайлан удирдан бол оролцсон байгаа. Үлэг гөрүүлээ олдрууд дээрэс нь палеонтологийн одоо эртний амьтан ургамлын олдрууд болохоор бүгдээрээ солийн өв гэж хамаарч явдаг. Солийн өвд хариалгаж явдаг. Солийн өв гэж тооцогддог. За тэр утгаараа Монгол улсын соёлын өв ховор байгаа байдал нь Монгол улсыг дэлхийд одоо юу гэдэг ийм олдвор олцсон цорын ганц улс болгож байгаа. Энэхүү юм Монгол улсын бас нэг төрний ярьсан нэрийн утас бол болж байгаа. Соёлын өвийн хувьд маш өндөр ач холбогдолтой болж байгаа. Яванда ч юм уу те олон улсын үзэсгэлэн аж үйлсийн салбарт бол энэхүү олдврыг яг биетээр нь үзэх цорын ганц боломж нь бол Монгол улс байдаг юм а. Энэ утгаараа эдийн засгийн үр ашиг бол одоо тийм тэр утгаар аяж болж талаараа бол маш их ач холбогдолтой болж байгаа. Ийм олдвор зөвхөн Монголоос л гардаг. Монголоос л гардсан байна. Монгол хүнийг тодорхойлцсон байна гэдэг нь өөрөө монгол хүний монголчуудын манд бахархал болж байна л гэсэн.